За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2025 оны 6 дугаар сарын 12-ны Улсын хурлын нэгдсэн чуулганы уралдаанаар Монгол Улсын ерөнхий сайдаар Гомжовын зандан шатар томилогдсон байдаг. За тэгээд ерөнхий сайдын эхний 100 хоног бол одоо 9 дугаар сарын 20 буюу маргааш тохиож байгаа юм байна. Тэгээд альва одоо ерөнхий сайдын хувьд, засгийн газрын хувьд бол эхний 100 хоног ямар шийдвэр гаргана уу? Эхний 100 хоногтоо шийдвэрлсэн асуудлууд бол ингээд маш одоо олонний анхаарлын төвд байх учиртай байдаг. За би тэр шинэ ерөнхий сайд томилогдох өмнөх ерөнхий сайдыг огцруулах уралдааны үеэр өмнөх ерөнхий сайдд нэг ийм үг хэлж ирсэн юм. Альва улс орныг айдсаар бус итгэлээр удирддаг юм а гэж. Одоо шинэ ерөнхий сайд томилогдоход бол энэ бодлогын манлайлал, иргэдэд одоо мөрөөдөл, ирмэлзэл, ийм итгэл найдвар өгөх нь чухлаа гэдэг бас үг хэлж ирсэн. За тэгэд шинэ засгийн газар, шинэ ерөнхий сайдын эхний 100 хоногоос бол яг үннийг хэлэхэд ийм бодлогын манлайлал, улс төрийн манлайлал, иргэд олон нийт ард түмэнд ийм итгэл найдвар, хүсэл мөрөөдөл өгсөн шийдвэрүүд бол харамсалтай нь гарсангүй. За улсын нэгдсэн төсөв гэдэг бол одоо бас шинэ засгийн газрын хувьд бол өөрсдийнхөө одоо энэ бодлогын ялгарлыг харуулах бас ийм боломж байсан. Харамсалтайгаар та бүхний өргөн барьсан төсвийн төслөөс бол бас ийм ялгарл харагдахгүй байгаад байна. Тэгэхээр нэгэнтээ бид нэг засгийн газрыг огцруулаад дараагийн засгийн газрыг томилж байгаа нөхцөлд бол ийм бодлогын ялгарл бол маш чухал байсан. Тэгэд энэ шинэ одоо төсвийн төслөөс ч юм бол ямар ч тийм манлайлал, шинжилэл бол харагдахгүй байгаад байна. Яг л одоо өмнө нь байсан хэдэн тоонуудаа наан цаана оруулж тавиад тэгээд өмнө нь одоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд их хурал дээр яригдсан бүх зүйлүүдийг дахиад л яриад суугаад байна. Тэгэхээр бид нар одоо хизээ ингээд ийм арай өөр төвшөнд гарах юм бэ? Энэ хүмүүс иргэд бол одоо маш их бухимдалтай байна шүү дээ. Иргэдийн амьдрал ахуй сайн биш байна. Аж ахуй нэгжүүд болохоор одоо үр төлбөр татврын дарамтанд ор тун хэцүү байдалд байна. Тэгэхээр энэ улс орны эдийн засгтай холбоотой асуудлыг шийдэх талаар огтхон ч ярихгүй. Тэгэл нэг өмнөх ярьдаг хэдэн зүйлүүдээ л эргэн тойруулж яриад байна. За тэгээд харамсалтай нь ерөнхий сайд маань Улсын хурлын чуулганы танхимд алга. Тэгээ би бол одоо ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдэд 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын их хурал дахь ардчилсан намын бүлгээс ерөнхий сайдад хүргүүлсэн бодлогын шаардлагад тусгацсан зарим нэг зүйлсийг бол дахин сануулахыг хүсэж байна. За нэг төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн тоог цөөлж олон нийтийн нээлттэй хувьцаат кампани болгох, орон тоог 2 дахин бууруулах. За жаргалан гишүүн нэмж 1 минут. Төрийн өмчт аж ахуй нэгжүүдэд реформ хийх. Хоёрт, хувийн хвшилт ноогдох татврын дарамтыг 20%-аас доошгүй хувиар бууруулах. Ажлын байр шинээр бий болгох, агаар орчны бохирдолтой тууштай тэмцэж иргэдийн амь насан заналхилж байгаа утаанаас бүрэн ангижрах гэх зэрэг одоо нийтдээ 9 заалт бүхий бодлогын шаардлагыг хүргүүлсэн. За үүнд бол одоо салбар ёсоор хариулт ирээгүй. За энэ шинэ төсвийн төсөлд бас эдгээртэй холбоотой тодорхой зүйл заалтууд бол алгаа. Тэгэхээр надад бол асуулт алга. Би бол ерөнхий сайд болон засгийн газрын 100 хоног бол одоо ийм ямар ч шинжилэлгүй, ийм манлайлалгүй шувтарж байна гэдгийг бол одоо энэ танхимд сануулахыг хүсэж байна. Тэгээд энэ төсвийн төслийн хилцүүлгийн үе шатанд бол бид нар бас эдгээр тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх нь чухлаа гэсэн тийм зүйлийг хэлхийг хүсэж байна. Баярлалаа.